За сонсогчдоо тэгэхээр мэдээж P3 радио залуучууд сонсогч та бүхэндээ энэ оройн хөтөлбөрөөр хүргэж байгаа. Мэдээж бид бас өмнө нь за 2 3 жилийн өмнө тоглолтын цаг нэвтрүүлгээ үзэгчд сонсогчдоо Монголын үндэсний олон нийтийн телевизтэй бас хамтраад 609 студиэс мөн P3 радиогийнхаа студиэс шууд хүргэдэг байсан. Энэ тоглолтын цаг нэвтрүүлэг маань бол хэсэг хугацаанд завсарлаад за 2018 он гарсан. За энэ 18 онд бас шинээр P3 радиогийнхаа студиэс радио долгионоор орон даяар за мөн өөрийн пэйж утсаараа Facebook live нэвтрүүлгээ бас хүргэж эхэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бас одоо хэсэг завсарлаад тоглолтын цаг нэвтрүүлэг маань бол шинээр эхэлж байна гэж бас ойлгож байна. Тэгээд шинээр эхэлж байгаа шинэхэн дугаарт маань өнөөдөр бас залуудуучин хишиг жаргал өргөдөн ирсэн байгаа. Тэгээд хишгэдээ бас орой мэндийг хүргэе. Орой мэнд. За. Тэгэхээр өнөөдөр тоглолтын цаг нэвтрүүлэг. Тоглолтын цаг гэхээр бас сонсогчд маань бодож иж магадгүй л дээ. Зүгээр яг зүгээр энгийн ярилцлагын нэвтрүүлгээс илүүтэйгээр бид хишгээтэй хамтдаа товчхон ярилцлага өрнүүлээд зам голцоо хишгийн дуунуудыг өнөөдөр амплагид хэлбэрээр бас хамтдаа сонсож хамтдаа байх юм аа. Тэгэхээр биднийг одоо сонсож байгаа, үзэж байгаа сонсогчд маань за сонсож байгаа хүмүүс бол 31 тэг 7 эфирийн шууд утас руу холбогдож болно. Facebook live-аар үзэж байгаа сонсогчд маань бас пэйж дээр одоо лайв доор асуултуудаа, сонирхсан асуултуудаа бас асууж болох юм шүү. Тэгэхээр хишгээ ойрд за сая шинэ жил өнгөрлөө тийм үү? Шинэ жилээр нэгэн завгүй байсан уу? Шинэ он ер нь хэр өгцсөн бэ? 2017 он ерөөхдөө тэр чихтэй маш их завгүй жил байгаад 12 сарын 31-нд он гаргаж байхад бас талбай дээр дуулаад тэгэл гэртээ харж амжилгүй он гаргалаа. Ер нь гадаа он гаргасан гэсэн үг шүү дээ. За өнөөдөр тоглолтын цаг нэвтрүүлэгт маань бас анхны одоо шинээр эхэлж байгаа тоглолтын цагийн маань анхны зочноор оролцож байна. Хэдэн дуутай ирсэн бэ? Ер нь бол дуунууд маань байгаа. Цагтаа амжих юм бол 6 7 ч юм уу. Цагтаа амжина. Ямар ч үсэн нэвтрүүлэг маань бол 22 цаг хүртэл явна гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр аль болох хишгэгийн одоо авчирсан бүхэл дууг бас би сонсогчдод үзэгчдэд хүргэхийг хүсэж байна. За тэгвэл мэдээж тоглолтын цагийг эхлүүлээд хамгийн ихний дуугаа хамтдаа сонсъё. Ямар дуу дуулах вэ? Хамгийн ихний дуу гэдэг утгаараа би бас хамгийн анх гаргаж ирсэн дуугаа дуулах гэж бодсон. Тэгээ дөрөнгөө өдөр дуугаа яг одоо биднийг сонсож байгаа нийт сонсогчдод бас лайв үзэж байгаа найзуудтай Facebook найзуудтай зориулъя. За дөрөнгөө өдөр тийм үү? За ингээд сонсогчдоо дуучин хишгэ би бол одоо хишгэгээд товчлоод яа. Хишиг ер нь бол хишиг жаргал бүтэн нэртэй. Тэгэхээр хишгийнхаа дөрөнгөө өдөр гэдэг дууг хамтдаа сонсцгоё. Шүхсэн салхитын
За баярлалаа. За ямар ч үсэн тоглолтын цагийн маань шинэхэн дугаарыг одоо шинэхэн дугаарын шинэхэн зочин анхны зочин хишгэ маань хамгийн одоо бас анхны уран бүтээлээрээ мелаж эхлүүллээ. Манай бас студийн жаврыг үргээгээд сайхан дуу хамтдаа сонслоо. Залуучууд маань бол лайваараа үзээд радиогоор бидний сонсож байгаа. Ер нь анх удаа ингээд ийм студид дуулж гин үү те? Тий, яг одоо анх удаа ингээд яг тоглолт хийж байгаа юм шиг тийм амар догтлсон мэдрэмж төрж байна. Уул микрофон ингээд зогсож яа би таах байсан байна. Тэгтээ яг айгүйх гоо сэтгэл хөдлөж байна. Би ч амар эмоцтой. Зогсож исэн бол бүр бүжиглээд бүр өстэй. Despacito гэсэн зогсож байна. За, ер нь цаашдаа бас тоглолтын цаг маань илүү одоо мэргэжлийн төвшөнд сонсогчтой үзэгчтэй хүрэхийг зорж байгаа. Тэр үед бас магадгүй одоо зогсож байгаа бүр зрителтэй үзэгчтэй энэ дуунуудаа дуулах байхаа гэж бодож байна. Сая яг надад нэг юм мэдрэгдлээ л дээ. Нэг анх удаа ингээд студид ингээд дуулж байгаа болохоор эхний дуун дээр жоохон бие баригдaltaй байсан үгүй юу? Ерөөхдөө жоохон контролтой байлаа ингээд өөрөө одоо ямар хуу байна яаж вэ? Зрителтэй дуулах бол нэг өөр тий. Одоо юу гэдэг аваа авчин яг энэ бол цэвэр яг бичлэгэнд орж байгаа юм шиг дуулж байгаа болохоор. Одоогийн байдлаар бол яг хажуунаас нь үзэж байгаа ганц үзэгч бол одоо би байна. Мэдээж Facebook live-аар бол одоо яг одоогийн байдлаар 100-аад хүн үзэж байгаа юм байна. Сайн байна уу 100-уулаа? Надад нийлээд 101 үлээ. За баярлалаа. Тэгэхээр дараагийн дуу ямар дуу вэ? За би кофе ууцсан. Тэгээ дээрээс нь сая жаахан гисэн чи зүрх жаахан төгтөг гэдэг байна. Тэгэхээр ямар хуу дуу явд юм лээ? Жоохон тайван дуу явуулах юм уу? За Angel гэдэг. Angel. Миний одоо Facebook хаяг чи Angel шүү дээ. Тэгээд Angel гэдэг дуу байдаг байхгүй надаа. Тэрийг энэ Angel дууны түүх нэг тавчгаа. Энэ дуу бол манай продюсер багш Ангирмаа Хөшөө маань дуу. Өөрөө бас хамгийн анх бас дуулж амьдруулжсэн. Тэгээд 2012 онд багш маань энэ дууг дуулаач гэсэн санал тавьсан. Тэгээд би дуулсан юм аа. За тэгвэл хамтдаа Angel гэсэн дууг Facebook хаягийнх нэрээр нэрлэгдсэн сайхан дуу хамтдаа сонсцгоё. Тэнгисийн захлаа үрээр нисэн лиш сарны цонхон дээр гандам юутай гүнэгтэй үдийн нараа зөвхөн чамайг болцсон цаг ирлээ чимэн хаан байна вэ надад хайртыг минь олоход туслаач бурхан минь хаан миний амраг хайр минь байна вэ шидэт давалга амгалан гөглөө Angel агарт хайр минь шингэн байна би мэдэрнэ цэцгээс дуулан ширтэн сарнаж зүгээр дэлбэлээгүй байна хацадаа улааботран хайртнэ цэцгсийн дунд ногтсныг би олж харлаа надад хайртыг мэн олоход туслаа хаан миний амраг хайр минь байна вэ
зөвхөн мен чи ханаяж байна чимэн ханганда надад хатиг нэр хатгах бохомэ хаммини амрах хайр минь байна вэ шидэт тавга амгалангуг ёо angel ахтан шингэмбай Angel саяын дуу дуулж байхдаа яг дундаараа бас нэг ингээд залбираад амжсан шүү дээ тий. Ямар нэг учиртай юу? Мэдгүй хайлаа гэдэг дээ. Хаяа тэгээд идэм аа. Жүжигчин хүн бол дүрдээ орно одоо орж тоглоно гэж ярьдаг шүү дээ тий. Дуучин хүн бол мэдээж дуундаа бас тэр бүх аялгау үгийг бас үзэгчдэд сонсогчдод хүргэхийн тулд тэр дуундаа бас орж дуулдаг болов уу гэж би боддгийн. Ер нь би нөгөө нэг яг мэргэжлийн дуучин биш. Дуулах бол одоо гэдэг миний ертөнцөөстэй миний өөрийн ертөнцөөс хүн болгоны ертөнц рүү, таны ертөнц рүү би сэтгэл зүрхээсээ дуулж байгаа. Тэрнээс би өнгө ч юм уу, нот ч юм уу ингэж заавал дуулах ёстой. Дуулах урлаг бол ийм байдаг гэж дуулдаг тийм дуучин бол биш. Яг л би яг мэргэжлийн дуучин биш учраас. Тэгэхээр мэдрэмжэндээ илүү тулгуурлаж дуулдаг л да. Тийм тэгэхээр яг одоо сонсогчд бас үзэгчд гайхчихж магадгүй л дээ. Тэгвэл яг ямар мэргэжилтэй юм болов шигэ? Би айлжуулалтын менежер мэргэжилтэй. Ааха. Тийм. Тэгээ мэргэжлэрээ 1 жил гарan ажиллаад тэгээд Universe Best Songs-д ороод л тэгэл мэргэжлээ орхисон да. За Universe Best Songs-ыг бол төр орхиод удахгүй бас хамтдаа ярилцъя. Мэдээж дуучин болох тэр хүсэл анхнаасаа л одоо яг энэ аялал жуулчлалын мэргэжлийг эзэмшихээс өмнө байсан болов уу гэж бодоод байна л да. Өмнө нь миний мөрөөдөл байсан. Тэгээд мөрөөдөл өөрөө амьдрах уу эсвэл одоо юу гэдэг яг одоо хэрэгцээтэй байгаа ч гэдэм үү арай илүү юм өрсөлдөөн багтаа ч гэдэм үү надаас илүү бага хүчээл зүтгэл гаргах нь бол одоо миний мэргэжил байсан. Нэг ямар нэг албан байгууллагад ороод зөвхөн менежерээр ч юм уу эсвэл зочд буудлын зоогийн газрын менежмент ч юм уу те явж болох байсан. Тэгээд манай ээж юм бас энэ зөвлөгөө байсан учраас бэж хөвгөнд ороод тэгээд их сургуулиас төгсөөд тэгээд хүн миний хувьд бол би яг өөрийнхөө дуртай зүйлээр л явах юм байлээ. Тэгээд дуртай зүйлээ хийж амьдрна гэдэг бол амьдрахын нэр гэж байгаа байхгүй юу? Өөрийнхөө дуртай зүйлээр мөнгө олж дуртай зүйлээрээ одоо ингэж сайхан амьдрна гэдэг бол одоо миний хувьд бол хэмжээшгүй гоё сайхан байдаг. Хамгийн жаргалтай. Тэгээ би яг бас яг тэгж хэлэх гэж байсан юм л та. Хүссэн зүйлээ хийгээд дуртай зүйлээ хийгээд тэндээ бас аз жаргалыг мэдрээд тэрийгээрээ бас амьдрч явна гэдэг бол бид бас нэг л амьдрах юм чинь энэ бүх одоо жаргалыг бас мэдрэх ёстой шүү дээ тийм үү? Тийм. Тэгээд бас миний одоо хамгийн чухал боддог юм гэвэл би юу гэдэг одоо би дуучин болол амар од болол тэгэл айгүйх мөнгө олол би амар баян амьдрал те бусдаас тасраал гэж би юусо бодоагүй. Одоо ч гэсэн бас нэг тэгж боддгоо. Одоо юу гэмдэ дуулах гэдэг бол миний хувьд намайг л одоо хөгжүүлж байгаа, намайг хөглж байгаа зүйл. Энэ хөгөө маань бусдад таалагдчихвэл that's it те. Тэрнээс би одоо юу гэдэг зүгээр од болохын тулд ямар ч хамаагүй те олны танил болох гол ингэж бол яагүй л те. Энэ бол миний мөрөөдөл учраас өөрийнхөө мөрөөдлийг хайж чадахгүйсэн. За тэгвэл хамтдаа дуулцгаая, үргэлжлүүлээд дуулах гэдэг бол энэ сайхан мөрөөдлөөс биелүүлж яваа. Дараагийн дуу ямар дуу байгаа вэ? За дараагийн дуу чинь цаг болоогүй байн цаг хараад байх юм байхгүй. За ямар дуу дуулах гэж бодлоо. Би бас нөө дууныхаа жагсаалтаа яг даагуун явахгүй байна л та. Яг дуулыг гэсэн дуугаал хамтдаа дуулаа. Заавал одоо яг үгдгийн тийм баригдсан жагсаалтаар яваад яах. Яг одоо ямар мэдрэмж төрж байна. Ямар дууг бас үзэгчд сонсогчдод бас хүргэмээр байна. За тэндээс манай нэг ингээд хатан зүрх гэдэг шиг байна. За. За тэгээ хатан зүрх дуулъя. За.
баярлалаа. Хатан зүрх гайхалтай сайхан дуу байна. Би бол анх удаа сонсож байна. Гэтэ азтай л байна л да тий. Яг ингээ өөдөөс нараад анх удаа сонсож байхдаа ингээ өөдөөс нараад сонсож байна гэдэг бол гайхамшигтай мэдрэмж. За манай Facebook live үзэж байгаа үзэгчид бол одоо гоё дуулах юм аа. Баяр хүргэе. Энд бас камер байгаа. Тэгээд Facebook live үзэж байгаа хүмүүс маань гоё дуулах юм аа гэсэн байна. Гоё холоотой юм аа. Хишгээ амжилт хүсье. Мундаг шүү гэсэн байна. За ямар дуунууд дуулж байгаа вэ гэж асууж байна. Хатан зүрх гэдэг өнгө саяус дуу явж байхад ирүүлсэн байна. Мундаг шүү дөөмн амжилт хүсье. Баярлалаа. За сарагийн залгамж үгүй юу гэсэн мессеж хүртэл бас ирсэн байх шүү. Сараагч чинь шавтай штэ насаа гэдэг. Тийм шүү дээ нэрээ тий. Тэгэхээр ийм комментууд ирсэн байна. Тэгэхээр сонсогчд маань үзэгчд маань комментоор бас ямар дуунууд бас сонсохыг хүсэж байна. Гэхдээ бид бас өнөөдөр тоглолтын цагтаа бэлдээд тодорхой дуунуудыг бол бэлтгэсэн байгаа тий. Яг одоо зарим сонсогчийн үзэгчийн хүссэнээр шууд одоо тэр дууг дуулах боломж бол Тэг байж болно. Байж болох. Хэрвээ фонограмыг аваад ирсэн байгаа бол хэрвээ таацтай бол онч хэлэх юм бол дуулна. Тий. Таны бас сонсохыг хүсэж байгаа дууны фонограм бас энд аваад ирсэн байгаа бол дуулж болох нэ. Дуу, аялгау, хөгжим гэдэг өөрөө хүний чихэр дамжиж шууд сэтгэл рүү хөрж идэг юм байдаг гэж би бол боддгийн. Тэгээд түрүүн би бас хэлжсэн шүү дээ. Дуучид бол бүх одоо энэ дууга, аялгауга, үгээ дотроосоо бүгдийг мэдэрч зүрхээрээ мэдэрч дуулдаг учраас хүний зүрхэнд бас хүрдэг юм болов. Тэр аялгауг зохиож байгаа хүмүүс бас тэрийг бүгдийг бас сэтгэлээсээ мэдэрч зохиодог болохоор хүний зүрхэнд хүрдэг юм болов гэж боддгийн. Жишээлбэл бодъё л кино гарч илаа. Аян аваа хийчихвэл ямар болох вэ гэж би хэлэх гээд байгаа юм л да. Миний нэг юм арга гэдэг байхгүй юу? Би шинэ клипээ үзэхээрээ дууг нь тахихгүйгээр дууг нь хаачаад дүрснүүдээ үздэг. Яагаад гэвэл дүрс тэх юм бол алдаанууд нэг харагддаг. Бусад бүр одоо бүр тэгээ Американд бүр амар юм одуудын клипийг ч гэсэн дууг нь хааж агаад үзэхээр үнэхээр зарим бүр айгүй инээдтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо үүдээ дууны илэрхийлж чадаагүй ч юм уу арай дутуу зүйл эсвэл дууг нь илүү өргөж өгөх юмд клип байдаг. Тийм болохоор клипжүүлдэг байх гэж боддог. Дууны гол амин сүнс нь бол үг, аялгауг одоо үгийг яг хэлэхгүйгээр дуулах юм бол бас тэр аялгау яг гоё гарч ирэхгүй. Ер нь бүх юм зөгцөж. Бүх юм да зөгцөж. Тэгээ бас нөө дуучиндаа зөгсөн дуу гэж юм шиг байна. Би одоо ингээл заримдаа ингээд хүмүүс аюух кавер хийдэг те сонсож байхад тэр хүнд тэгээ яг одоо дуучин одоо хиний дуу ариунагчин дуу яг ариуна гэдэг хүн дуулж ижил тэр дуу бүр амтай байгаа байхгүй юу. Өөр хүн аим гой нуглаа гээд өөр амир авиаслаг гой хоолойтой хүүгөө тогтод дуулсан ч гэсэн тэр амьдрал нь яг амьсгаан гарч ирэхгүй байгаа юм шиг надад санагддаг. Тийм болохоор би өөрөө дууч гэсэн бас яг хин нэгэн дуулахад тэр хүн миний одоо хувцаар ярил те томдох ч юм уу нэг бол айгу бид нь юм духгүй чадахгүй юу ч гэдэг тийм байгаасаа гэж боддог. Тэрнээс би одоо гэдэг бас нэг юм хоолойны Япон сонд гарах гал амар тийш ойрлол эсвэл амар энэ бол бас нэг тийм над нэг зохихгүй баг. Яг тэгвэл миний зохих стил бол мэдрэмжил айгу чухал. За ойлголоо. Ямар ч ойлгомжтой. Тэгэхээр хүн болгон өөр өөр ингэсэн төрөл жанртай байдаг. Хишгээ ер нь миний л анзаарснаар ер нь хайрын дуу төлхөө дуулдаг юм шиг санагддаг. Энэ талаар тоодохгүй эргээд хамтдаа ярилцъя. Би бол ер нь болж игэл товчхон ярихыг бодоод байгаа. Дуунуудыг илүү хүрэхийг хүсэж байна. Чамд очисон хайраа дуулаач. Дөрмгүү өдөр хайрын совин гэх мэтлэн дууны саналууд бол ирж байна. За одоо ямар дуу дуулах вэ? За. Чамд орхисон хайраа. Чамд орхисон хайр бол ачраг юм байна. Дөрмгүү өдөр хайрын совин гэсэн саналууд бас ирж байна. За одоо ямар дуу гаалаа? За юу яа гэм үү? Манай ангирмаг шиг нэг дуу тал нутаг гэдэг дуу байдаг. Тал нутгийг дуулж болж байна. Эсвэл хөлөрсөн цонх байгаа лөө. За хөлөрсөн цахаа хуулж амжааг байгаа юм байна уучлаарай. За тэгэхээр юу яа та? Тал нутгийг явъя те. За тэгээ тал нутгийг ихлэ дуулчих те. За сонсогчдоо үзэгчдөө та бүхэнд дуучин хишиг жаргал тал нутаг зориулж байна. Цагаан цасан хайлан
Хөгцөн горих шилээ Хүрс дэлхийн найртай нойрсноо Ховдож хагцсан чамайга хүсээ Хөлийн газраас захиа идэгэн сууна Нутгийн сайхан үнэртэй Хөрийн уян гайргийг санагдуулна Өдяс бургас дахиагаан үгэж Онцлогоорон чиний мөрөдөө Нутгийн агаар сайхан үнэртэй Хөрийн уян гайргийг санагдуулна Өдяс бургас дахиагаан үгэж Онцлогоорон чиний Пигро радио тоглолтын цаг нэвтрүүлэг сонсогч та бүхэндээ хүрч байна. Шинэ оны шинэхэн тоглолтын цаг нэвтрүүлэг өнөөдрийн хамгийн анхны зочин энэ жилийн тоглолтын цагийн шинэхэн нэвтрүүлгийн маань хамгийн анхны зочин дуучин хишгэ буюу хишиг жаргал оролцож байна. Сая тал нутаг гэдэг дууг нь сонслоо. Гайхалтай сайхан. Ер нь ингээд нүдэ анаад ингээд мэдрээд сонсох энэ дууг бол би өмнө нь зөндөө сонсч байсан. Надад бас их таалагддаг дуу. Дуулж гисэнд баярлалаа. Хоёулаа сая сонсогчдын үзэгчдийн хүсэлтийг харгалзаагүй шууд тал нутгаад уулзсан шүү дээ тий. Үзэгчдийн лайваар ирж байгаа одоо дуунуудын хүсэлт бол ер нь дөрөнгөө өдрийг олцоо сонсъё гэсэн юм хүсэлт бол байгаа юм байна. Дөрөнгөө өдрийг хамгийн ихэнд дуулчихсан. Дуулсан шүү дээ тий. Тэгэхээр лайв дууссаны дараа бас манай пэйжээр ороод лайв эхнээс нь үзэх юм бол сонсох боломжтой байх нь байна. За энд гой одоо мессежүүд ирж байна л да. Вау, ямар гоё юм бэ? Солонгосоос үзэж байна. Яг их орондоо байгаа юм шиг шууд сонсоод шууд лайв үзэх гоё байна. Баярлалаа гэсэн байна. За нэг хүн бол за маргааш hi-fi орё альбом энэ юу вүлээ хөө гэж шүү. Тийм. Би бол цомогтойгоо ирсэн. Гэтэ миний цүнх тэнд байгаа болохоор. Тэгээд цомог хин нэгэнд бидэглэх юм уу? Би бол шууд тулгажлаа шүү. Гэтэ энэ зөвхөн өнөөдрийн төлөвлөгөөнд байгаагүй бол тий. Би бас ямиг яж мэдхүү гэдээ аваад ирсэн. Тэгээ миний анхны цомог одоос ганцхан цомогтой. I am хишгэ гэдэг цомог 9 дуутай. Одоо hi-fi дээр байгаа. Тэгэхээр миний цомгийг авахыг хүсэж байгаа. Миний дуунуудыг сонсох гэж юмсаас очиад авч болно. Тэгээд ганцхан энд авчирсан ганцхан цомгоо бас харин яаж хүнд бэлгэлэх вэ? Хоёулаа нэг асуулт асууна. Нэг арга бол бодно. За нэг арга бодоод та нар маань хамт байгаараа тэгэх юм бол би та нартаа нэг цомог өгнө шүү. Нэг цомог өгнө байна. Надаа гэсэн байна. Дөрөнгөө өдрийг бол түрүүн дуулсан учраас за мөн дуулсан дуунуудыг бас санал ирүүлж байна л да. Хатан зүрхийг сонсё гэж байна. Тэгэхээр энэ дуунууд дуулагдсан байгаа шүү дээ, тийм учраас лайва бас нэвтрүүлэг дуусгаар лайва эхнээс нь үзээд дуунуудаа сонсох боломжтой. Ажил дээрээ үзээд эхлүүлсэн чинь гарч чаддгүй яаж ярина гэсэн мессежүүд хүртэл ирж байна. Тэгээд 31 тэг долоо эфирийн шууд утас бас ажиллаж байгаа. Та бүхэн бас бидэнтэй холбогдоод амжаад ярилцж болно. Бид их товчхон ярилцахыг хичээж байгаа. Болж л өгвөл хишгийнхаа дуунуудыг сонсогчтой үзэгчтэй түлхүү хүргэхийг зорж байгаа. Тэгээд энэ хооронд нэг дуу хамтдаа одоо сонсъё. Дууга дуулж явах та. Би амар хүнд даалгавар өгөх гээд шүү дээ. Дууга дуулж явах явцдаа сонсогчдоос ямар асуулт асуувал нэг асуулт асуудаг хөө хишгийн тухай. Хишгийн талаар. Тэр асуултанд бас хамгийн түрүүн үнэн зөв хариултыг ирүүлсэн тэр хүнийг бас хамтдаа цомгоороо шагнаа гэж бодож байна. Одоо харин ямар дуу зориулах гэж байна? За, одоо ямар дуу байна? За манай энд бас туслах бүсгүй байгаа. Тэгээд олон яваагүй дуунуудаас нь бас нэрийг нь урьдчилаад бас бэлдэж байгаарай гэж хүсэх байна. За, дууга бэлдэж байгаа хооронд би энд ирж байгаа сэтгэлдлүүдээс уншиж өгье. Шинэ жилийн үеэр гарсан дуу айгуу гоё болсон. Нэрээ шинэ дуу гарсан шүү дээ, тий? Шинэ жилийн. Тий. Thinking about you гэдэг шинэ жилийн. Уул нь шинэ жилийн тухай дуу биш. Шинэ жилийн үеэр гарсан. Энэ дууг чинь бас сонсъё гэсэн санал ирсэн юм биш үү? За. Яг одоо тэгвэл бас Thinking about you дуугаа
олж сонирхолъё. Тэгээд Шинэ жилийг босааж авчиръя. тий. Тэгээ энэ бол тэгээд өнөөдөр бас айгу надаас гоё мэдээ. Дөнгөж сая ирсэн тэр нь болохоор үндэсний шилдэг 21 дууны 3 дугаар хайранд явж илээ. Оо за нэлээд дээгүүр айргийн 5 давхиж байгаа юм биш үү? Тий. Тэгээд айгу баярлж байгаа. Тэгээд айргийн 5 тавьж байгаа. Айргийн 3 тавьж байгаа. Тэнкэний боочод байгаа. Бас 5 гэхгүй бүр 3 руу оруулаад байна. За тэгвэл энэ дууг хамтдаа сонсъё. За болдог бол дагаад дуулчмаар л байна л да. Тэгээд яг нөгөө бид
ингээ өөдөөс хараад яг жижиг студид байгаа учраас дагаад уулах юм бол миний муухай хоолоо давхардаж орчих гээд байгаа учраас. За энэ бол наргаа байла. Олон амжилт хүссэн сайхан сэтгэлдлүүд бас ирж байна. За энэ сая манай Pure радиогорч бас энэ дуу бол сүүлийн хугацаанд бас нилээдгүй сонсогчдод хүрсэн. Тэгээд ялтчгүй юм нэг тийм ойр сонсогдоод байна л да. Надад бол тэгээд дагаад дуулаад байла. Баярлалаа гэсэн байна. Хайртайгаа хамтдаа сонсож байна. Өнөхөр гоё дуу шүү. Баярлалаа гэж байна. Хатан зүрх гайхалтай дуу, үг нь их гоё дуу. Тэгээд сонсоод л баймаар уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг бас хүсье өрөөё гэсэн сэтгэл ирсэн байна. За зарим хүмүүс маань дөнгөж сая орж ирсэн учраас ямар учиртай нэвтрүүлэг вэ гэсэн асуултуудыг бас асуусан байна. Тэгэхээр бас үзэгчдтэй, сонсогчдтой хэлэхэд яг одоо та долгионод харуулаад 110 долгион дээр тааруулаад сонсож байгаа бол эсвэл одоо манай пэйжээр лайв үзэж байгаа болвол тоглолтын цаг нэвтрүүлэг маань одоо шинжилсэн хувилбараар үзэгч сонсогч та бүхэндээ шинээр хурж эхэлж байгаа хамгийн одоо анхны дугаар өнөөдөр бас дуучин хишиг маань өргөдөж ороод сонсогч та бүхэндээ үзэгч та бүхэндээ дуунуудаа хүргэж байгаамаа гэдгийг бас хэлхэн зүйтэй. За асуултаа бодсон уу? Ондоо орсон чи бүрстэ ямар ч сайхан завтаа олчлоо гэсэн сууж. Харин тий. За зүү асууд юм бэлээ. Магадгүй хишгийн тухайд эсвэл уран бүтээлийн талаар ч байдаг юм уу? Universe Best Songs орж ирсэн тийм үү? Эндээс бас асууж болно. За Universe Best Songs орж ирсэн. Яжгаад миний яг тэр бичлэгүүд YouTube-д байдаггүй болохоор за яг жинхэнэ үдсэн хүн л мэдэж магадгүй. Тий. За ингээл та. Universe Best Songs-ийн 2 дугаар шат нь хөгжимтэй явдаг. Тухайн үед би за тэр бүр jazz болохоор хүмүүс бараг хийх юм мэдгүй байлаа. За ялагч гарчихгүй юу? За тэгвэл миний хамгийн анхны өөрөө шүлгийг бичиж дуулсан дуу ямар дуу вэ? Энэ дууг таасан сонсогчдоо анхныхаа цомгийг дурсгана. Хамгийн анхны өөрөө бичиж шүлгийг бичиж дуулсан дуу. Өнөөдөр бол ер нь хишгийн анхны бүхнэр бас аялаад байна шүү дээ давхар. Тийм үү? Өнөөдөр анхны цоч учраас анхныхаа одоо дууг бас өнөөдөр хамгийн ихэнд дуулж өгсөн. Тэгвэл хишгэгийн хамгийн анхны өөрөө үгийг бичээд өөрөө дуулсан ямар нэртэй дуу вэ гэсэн байгаа. Хариултууд ирж байна. Хариултуудыг нэг дууны дараа авъя. Хамгийн түрүүнд үнэн зөв хариултыг ирүүлсэн. Миний харж байгаагаар ирүүлсэн тэр үзэгч сонсогч маань ялагч болно. Тэгээ би бас энэ тусалж байгаа охиноосоо бас нэг зүйл хүсэх байна. Миний утасны цэнийг дуусгах гэдэг учраас надад бас утсаа өгөөч гэж хүсэж байна. Яг тэр би нэг лайвын комментуудыг хянаж байгаа учраас одоо ямар дуулах вэ? За би бас одоо ямар дуу байна? Зуны дурлал байна. Зуны дурлал. Бас гоё дуу шүү дээ. Тийм, зуны дурлал маань байгаа юм байна. Одоо эдэр 3-9 эхэлсэн. 3-9-ийн хүүтэнд хамтдаа бас зуны дурлалыг нааш авчирээ л да. Өнөөдөр чинь бас нэг нэмэх юу л хасах 9 градус байна. Гунаа өхөр одоо яана гэдэг шиг. Тэгэхээр чи бараг л гунаа өхрийн хувьд бол өнөөдөр зуны өдөр байхгүй юу? За тэгвэл зуны дурлалыг хамтдаа. Тэгээ зуны дурлалыг дуулахаас өмнө бид нар одоо хичнээн минут. За байггүй. Бага. Тийм бага. Ер нь бол миний одоо яг бэлдэж ирсэн фонограм бол хуулсан фонограм ингээд дуусч байгаа юм тийм үү? Зуны дурлалаар. Тэгээд араас нь ялагчаа тодруулна. Араас нь ялагчаа тодруулна. Тэ? За тэгээд диск анхныхаа цомгийг бэлэглэнэ. Хариултуудаа ирүүлж байгаараа үзэгчдээ сонсогчдоо зуны дурлал хамтдаа сонсцгоё. Шихтэй санагдсан чамтай явлаа
чигэж ирсэн Тэгэр дүүрэн цэцэгсийг замын талаас тууж өгдөг болсон Түмэн гэрлэр чимсэн шүний хотроо Түшигтэй санагцсан чамтайгаа явлаа Чиний намуу яринд чэн би Чиний зүдүү харцанд чэн би Чиний бүлэйхэн гарт чэн би дулаац Чиний халуун үнсэлтэнд би хайж Намрын салхисээ билснэ Насны дурлал гэж бодсон Найртай чимэн намайг үдлээ Харахгүй үлэн дундаас сүмийн гэрэлтэй Хайрын хотод сурхаа би Зуны дурлал, зуны тэр сайхан дулаан уур амьсгалыг гайхамшигтай болсон. Энэ сайхан дурлал хэмээх гайхамшигтай зүйлтэй авчирсанд баярлалаа шгэ. За, хариултууд бол зөндөө ирсэн байгаа. Хоёулаа ихлээд таалагдсан асуултынхаа хариултыг хэлээд хөө. Хариултыг шууд хэлчих юм. Яг тэр би бас мэдэхгүй байна л да. Тэр би эндээс шүүж мэдэхгүй болчиход байна. Ямар дууг хамгийн анх гişгэ өөрөө үгийн зохиож дуулсан бэ? За энэ дуу бол аяыг нь бол Тэмүүлэн хийсэн. Темка. Чамд орхисон хайр гэдэг дуу. Чамд орхисон хайр. За хайр, хавар, за мэдэхгүй гэсэн байна, дуу гэсэн байна. Thinking about you анхны дуу хатан зүрх хариулт чамд орхисон хайр. Үлдээсэн хайр гэдэг нэг хүн бичсэн байна. Туяа гэгээ гэсэн хаягнаас за чамд орхисон хайр гэж яг тийм байна. Зүг бичснээр за нэг бүсгүй байна. Рами Дироника гэсэн юм хаягтай бүсгүй байна. Дироника. Хөлөрсөн цонх дөрөмгүй өдрөө хариулт чамд орхисон хайр гэж туяа гэгээ засч бичсэн ч гэсэн хоцорсон байна. Харамсалтай байна. Тэгэхээр Рами Дироника гэж энэ хаягтай бүсгүй маань ялагч болж байна. Чамд орхисон хайр гэж чамд орхисон хайр хөлөрсөн цонх. Хоёр дуу үгийн бичсэн гэж энэ бас хүмүүс бичиж байна л да. Тийм үү? Чамд орхисон хайрыг бичсэн, хөлөрсөн цонхыг бичсэн, гэрлийн жилийг бичсэн, Thinking about you бичсэн. Гэт байна. Гэтэ хамгийн анхных нь гэж хэлсэн шүү дээ. Чамд орхисон хайр.
Аа яагаад орхисон юм бэ? Хайрч угаасаа л аа. Орхигддаг гэж юу? Бас муухай хариулт байна шүү ишгэ. Орхиж болохгүй шүү. За ийм хариултуудыг ирүүлсэн. Тэгэхээр бид бол ялагчаа тодрууллаа гэж ойлгож болох нь байна. Тэгэхээр Rami Deronica гэж хаягтай энэ миний харж байгаагаар нэг бүсгүйн зураг байна л да. Профайл нь. Тэгэхээр энэ бүсгүүд бид бас цомгоо яаж бэлгэлэх вэ? Цомгийг FM-ийн байран дээр буюу үндсэн телевизийн Тэгвэл манад үлдээч те. Бид бас тэгвэл энэ хаягаар энэ сонсогчтойгоо холбогдоод цомгийн өгье. Тэгэхээр Rami Deronica гэж хаягтай энэ сонсогч маань үзэгч маань яг өөрийнхөө бас бүтэн нэрийг бичээрэй. Тэгэх юм бол бид цомгон дээрээ нэрийг бичээд он сарын бичээд танд би гар үсгээ зураад бас сэтгэлийн үгээ бичээд үлдээ. Өнөөдрийнхөө он сараа бичих үү те. Өнөөдөр чинь 18-ны сарын 12. За баярлалаа. Тэгэхээр лайвынхаа доор саяны бас ялагч болсон сонсогч маань нэрээ бичиж ирүүлээрэ. Таны хаяг нээлттэй байгаа учраас бид бас шүүгээд ингээд авах болно. Өнөөдрийн тоглолтын цагт маань ирж сайхан дуунуудаар студийн маань жаврыг үргээж сонсогчдын маань чихийг сэтгэлийг одоо баясгасан танд баярлалаа. Баярлалаа. Анхны дуу хамгийн ихний дуугаад болоход жоохон бие баригдчихсэн бол одоо ямар болсон байна? Одоо ер нь ингээд өшөө дуунууд авчирсан бол дуулаад л баймаар байна. Чигтгэл байж дээ гэж бодож байна уу? За баярлалаа. Тэгэхээр лайвыг үзэж байгаа үзэгчид биднийг долгионоор 110 долгионоор сонсож байгаа сонсогч өнөөдрийн хамгийн анхны тоглолтын цагт хамтдаа байлаа. Хамгийн ихний зочин бол зочин хишгэ байлаа. Эх 7 өдрийн баасан гарагийн 21 цагаас бид Outlaw амтлагта тоглолтын цаг маань сонсогч үзэгч та бүхэндээ хүрэх болно. Тэгэхээр залуучууд маань 119 долгионтойгоо бас хамтдаа байгаараа P3 FM 119 гэсэн манай пэйж хуудасаар бас зочлоод бидэнтэй бас манай тоглолтын цагт болон бас бусад нэвтрүүлгүүдтэй хамтдаа байх боломжтой. Далимд нь бас рекламадад байна тий. За тэгээд хишгэдэ цаашдын уран бүтээл дүндэрс нэр амжилтыг хүсье. Үргэлж бас P3-тай хамтарч ажилдаг ийм уран бүтээлч гэж би бол хувьдаа боддог. Тэгээд үргэлж бас хамтдаа байгаараа шинэ уран бүтээл гарах болгондоо бидэнд болон сонсогчдоо бид нэр дамжуулж хүргэж байгаараа гэж хүсэх байна. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За тоглолтын цаг гайхалтай боллоо. Миний л хувьд шүү. Гайхалтай мэдрэмж авлаа. Гэхдээ сая хишгэ өөрөө ганцаараа алга ташсан гэсэн бидний цаана маш олон хүмүүс үзэгчд сонсогчд алга ташаа сууж байгаа болов уу гэж итгэж байна. Дараагийн тоглолтын цагаар баасан гараг болгоны 21 цагаас тоглолтын цаг нэвтрүүлэг сонсогч үзэгч та бүхэнд долгионоор болон лайваар хүрэх болно залуусаа. Эх 7 өдрийн зочид Outlaw амтгийнхан байх болно. Хишгэдэ баярлалаа. Тоглолтын цаг байлаа. Баяртай үзэгчтэй.